Тоглогч драфтын одоо энэ оны үндэсний дээдлэгийн драфтын номер 1 уу 2 уу гэж яригдж байгаа хоёр одоо супер оюутны л тулаан болж байна. Дэлхийн оюутны лигийн одоо өмнөх плей-офф өмнөшлөлтүүд бол хангалттай харуулсан нэг гол төрөөс явуулсан дундын зай шидэлтэй амжилттай болж байна. Хүнхэн тоглолт байсан. Дөрөвдүгээр үед бас айлал богод бас яг эцсийн мөчөд өөрсдийнх нь талд онондоо үгүй болгож чадсан. Нэг буян холоо шидсэн шидэлт нь амжилттай болж байна. Баяхан эхний оногийн фауллаа. Сүүлийн оюутны лигийн 3 удаагийн Шанхрууд нөгөө тал хурдан давтлаганд хоёр хамгаалагч эсрэг өөрөө дээш явсан. Инх буянгийн 2 оноо. За баяхан эхний 5 оноо Ичигмаад бодогтой талбад ямар гоё хараад өгчөө. Ханд сүрэн оноо авахд асуудал гарсангүй. ямар тоглолцох юм болох нь харцгаа нэг эсрэг тоглосон. Хоёр хамгаалагч ирсэн нэмц хэцүү байдлаас задлсан нь удаад за инх шаргал өөргөд явуулсан довтлоо самбардаа дунж байна. За инх богийн 7 тоноолсон шугнаас хөргөлүүдийн довтлогоо Жавтын мөнгөийг атуусан шууч идсэн хоолын цаа шидэлт амжилттай болж байна. Өнөр жаргал болын тоглолт анхны хоног аврам болтод байнга ойрхон байгаа нэмцэг 20 амс шүүртээ татаа задлсан голоор эмхэнд хүүсэндээ хөргөд явуулсан довтлох амжилттай. Яг давхар хамгаалтнаас бол Бодогтой талбайд хан сүрэн хоолд өгсөн. Задлсан дамжуулт өнөр жаргал 3-аа шидэлт амжилттай болсон. хүний хилээтэй байсан их буян за баруунда явж байгаа дохиод гаргасан энэ одоо тоглолтын зай шидэл мөнгө саягийн шидэлт амжилттай болсон. Багийн 13 дахь онооллоо. Тоглогч ямар сайн хамгаалтыг бэлдсэн бэ гэдэг ер нь даалгавар нь бэлдсэн гэж харж байна те. Эмцэг холын зай шидэлт амжилттай болсон. За хэлж дуусах байдлын тоглолтын эхний оноогоо авч байна. Бүрэлдэхүүнд ч 2 огийн засалжуулагчид бол их цөөхөн тоглолчийг ашиглаж байна да. Доор сулраад 2 оноогоо авсан. Зайлал багаас уршаа хөтнөл бадны шахсан хамгаалт хийж байгаа энэ удаад их буян за доор гой дамжуулт ирсэн нөмөн өргөд явуулсан довтлогоо оруулж байна. Нөөсөн шонхрот багаас дараалсан 5 оног. Нэг хамгаалагч өдөөс бол асуудалгүй тоглолцноо. Бичгэн 3 хамгаалагч өдөөс дараад орсон довтлогоо самбардаад амжилттай боллоо. За ийм л тоглолтод намын буцаагаад авсан их буян нүүрний шугамрууд айж авч байгаа довтлоо амжилттай болсон. Довтлогыг тооцоод нэмээд алдаатай юм байна. Бичгэн за дахиад нэг хамгаалагч өдөөс доор дамжуулж ямар гоё ирсэн бэ? Хан сүрэнгийн довтлогоо найдвартай байна. За энэ удаа довтлогоо үн довтлоо гарлаа. Гэхдээ хоёр боломж үүссэн их буян за баруун хөргөд явуулсан инх буянгийн довтлох амжилттай. За инх буянгийн амжилттай болсон хоёр боломжийг инх мэнд үүсгэлээ. Усаар гурлуугаа задлсан инх буян дундаас шидэл амжилттай. Нэмэн. За гоё урдээсээ нэг дохиж жаргалаад хөөргөд явуулсан нөмөнгийн довтлох самбардаад орсон. Ямар гоё татаж байна. Тоглолтын эхний хагас бол 2-ыг нийлээд төвдөө 52 оноо авсан. Түн дээрээс шонхруудаас инх мэнд доор гоё дамжуулт ирсэн инх буян илүү нэг дамжуулалт нөмөнгийн довтлох амжилттай болсон. За багийн гоё ойлголцол гоё дамжуулалт агуулгатуугаа задлсан бичгэн хоёр хамгаалагчдаас дэш явсан довтлох нь амжилтгүй болсон. Бэмбишиг хоёр тууламжаар дэш явсан довтлох амжилттай нэмээд алдааг салгасан. Хамсалбай бол асуудалгүй туул ороод ирсэн байгаа. Бичгэн хоёр хамгаалагчдаас дэш явсан довтлох нь ойж байгаа донсан. Довтлогоор хаалт хийсэн. Нөгөө л хурдан довтлогонд гарч ирээд өөрөө хөөргсөн довтлогоо амжилттай болсон. Мөнгө цэгийг 2 онооны зүрх 4 болгож салгасан. Түүний тоглолтыг бол тодорхой хэмжээнд хязгаарлаж чадж байгаа. Нэг саран нэг дохио дундаа шидсэн. Шидэлт амжилттай болсон. За тоглолтын эхний хагас тоглолт ямар шидрийг гарах вэ? За их л хүлээцтэй байсан доор дамжуултыг өгсөн. Нэг сарангийн довтлогоо амжилттай болсон. Дараас нь 4 оног авлаа. гэсэн бичмаа тогтоол хийлээ. 3 онооны шидэлт амжилттай болсон. Хэрэгтэй үед мөнгө цайгийн олын зай шидэлт. Бас багтаа алдаа гарахгүй тоглолоо. Их жаргал 3 шидсэн шидэлт амжилттай болсон. За шүүгчд 20 оноор тоо. За нэг цэслан аваад наан амжилтаар гарсан. Ямар гоё хөлбөр явцсан бэ? Хазрынгээ довтлох амжилттай боллоо. За үе ихлээд яг их буян завжин дээр нэг цогц сулуугаа инх жаргал байсан байна. 3 онооны шидэлт амжилттай болсон. Энэ зэгээс 2 удаа толгойдроо 5 тоглогч их минут өнгөрөх болоо бөмбөг таслагдсан. Нэмцэг алхамдаа томруулсан довтлохоо. За их буян гоё хөдөлгөөн байсан. Өөргөд явсан довтлох нь ойж байгаа цагт унсан. Доор нэг илүү дамжуултыг өгсөн Бэмбишиг хөдлөрөө ажиллаад дэш явсан довтлох амжилттай болсон нэмээд алдааг салгалаа. За баяхан урамсгалыг сэргээсэн. Инх буянгийн задлсан дамжуулт таслагдсан урагшаа хурдан довтлоонд ихцгээс 2 тоглогч явцсан байна да. Ариун жаргалын довтлох амжилттай болсон. Ихцэг буцаага онооны дэргүүлийг авлаа. Энэ удаад инх буянгийн өдөөс дамжуултыг ариун жаргал руу гаргаж ирсэн. Илүү нэг дамжуулалт хан сүрэн дундаа шидсэн шидэлт нь амжилттай болж байна. Довтлогоо ихлүүлсэн бичгэн хөргөд явуулсан довтлогоо алдсан самрэлтөг тэмцэл Бэмбишиг хоёр тулмжоор довтлогоо самбардаад унагсан. 5 онооны дэргүүлээ. Нэмцэг нэг гол дээрээс довтлсон довтлогоо алдлаа. Довтлооны самбраас их буй аваад эргээд шидсэн довтлогоо нь унсан.
За ямар нэгэн алдааг үргэлжилсээр байгаа бөмбөгийн таслах төгссөн бичмээ бөмбөгийг бол хангалттай өөрөөр удааж байгаа тоглолтын цаг дууссаар байна 3 секундын зөвлөсөн шидсэн шидэлтэн амжилтгүйс идэж тоглолтын цаг дууслаа. Ийхүү үзэгчтэй их цагслаг их сургуулийн бүрэгдүүд баг оюутны лигийн сүүлийн 3 удирлын авраг Мөс шонгорол багийн буулган авснаар түүхэндээ анх удаага оюутны лигийн аврагууд боллоо. Зөвхөн оюутны төвшний сагсан бөмбөгч гэлтгүү дээд лигийн багуудтай ан ман ачтаач өрсөлдөж өнгөрсөн оны холбооны цомын хүрэл медалийг хүртсэн Монгол Улсын их сургуулийн шонгорол гэсэн маш хүчирхэг багийн 3 жилийн ноёрхлыг их засаг их сургуулийн бүрэгдүүд ноёрхлыг зогсоож байна энэ октод.